Цаана уу бүгдээрэндний өнөөдрийн мэндийг хүргэе. Багш гадаад хэлний боловсролын англи хэлний 2 дугаар төвшний 2 дугаар баг семинар 14-өө танилцуулахад бэлэн боллоо. Семинар 14-ийнхөө сэдвээр сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалт гэсэн сэдв үзэхнэ. Энэ хичээлийн минь агуулга нь сургалтын талаарх ойлголт, сургалтын хөтөлбөрийн бүтээгдэхүүн хэсэг түүнд тохирох үнэлгээний талаарх тойм, хяналт үнэлгээ ба үр дүн, үнэлгээний хэлбэр ба ач холбогдол гэсэн агуулгатай байна. Энэхүү агуулгууд дээр болохоор 9-р ангийн англи хэлний хичээлийн жишээгээр тайлбарласан. За, сургалтын хөтөлбөр гэж юу вэ? Сургалтын хөтөлбөр нь зорилго, зорилт, агуулга, арга зүй, үнэлгээх зэрэг хэсгүүдээс бүрддэг. Сургалтын хөтөлбөр гэдэг нь суралцагчид ямар мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшихийг тодорхойлсон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, агуулга, арга зүй, үнэлгээ зэргийг багтаасан иж бүрэн төлөвлөгөө юм. Жишээлбэл 9-р ангийн англи хэл 2025-аас 2026 оны хичээлийн жилд 9 ангийн суралцагчдад үндэслэлтэйгээр зорилго зорилтын дагуу арга зүйгээр 4 чадрыг эзэмшүүлнэ. Тест эсвэл агуулгын аргаар шалгалт авч үнэлгээ нь сайжруулалтыг хийн гэх мэт байдаг бахнэ. Үнэлгээ гэж юу вэ? Үнэлгээ гэдэг нь сургалтын зорилго биелсэн хэсгийг тодорхойлох үйл явц юм. Жишээ нь зорилтод 4 чадамжийг эзэмшүүлнэ гэсэн байвал суралцагч англи хэл дээр өөрийгөө танилцуулж чадаж байна уу? Бусад суралцагчийг ярьж байхад сонсоод ойлгож байна уу? Ойлгосноо бичиж чадж байна уу? Дээрхийг хэрэгжүүлэхдээ дүрмийн алдаа гаргаж байна уу гэдгийг шалгах юм аа. Үнэлгээний үндсэн хэлбэрүүд үүнд болохоор зорилгод суурилсан үнэлгээ, үйл явц суурилсан үнэлгээ, үр дүн суурилсан үнэлгээ гэх мэт 3 хэлбэрүүд байна. За, зорилгод суурилсан үнэлгээ нь болохоор урьдчилан тавьсан зорилгод хүрсэн хэсгийг шалгана. Үйл явц суурилсан үнэлгээнд болохоор хичээл хэрхэн явагдаж байгааг үнэлнэ. Харин үр дүн суурилсан үнэлгээ дээр эцсийн үр дүн хэмжинэ. Үүн дээр жишээ авч үзэх юм бол зорилгод суурилсан дээр сурагч өөрийгөө англиар танилцуулж сурсан уу гэдэг зорилготой. Үйл явц суурилсан үнэлгээнд дээр болохоор багш ярих, сонсох дасгал тогтмол хийлгэж байна уу гэдэг үнэлгээ. Үр дүн суурилсан үнэлгээ дээр болохоор шалгалтын оноо чадвар байдаг нэ. Шууд бас үнэлгээний талаар ярилцсан. Шууд үнэлгээ дээр болохоор жишээлбэл тест, шалгалт, бие даалт, багийн ажил. Харин шууд бус үнэлгээ дээр болохоор санал асуулгаар үнэлэх, жишээ нь сурагчийн санал, төгсөгчийн санал, ажил олгогчийн санал гэх мэт. Шууд бус үнэлгээний ялгаа нь болохоор шууд үнэлгээ нь бодит чадвар. Харин шууд бус нь сэтгэгдэл, санал. Англи хэл шалгалт авах эсвэл хичээл ойлгомжтой байснаа сэдвээр хэлэлцүүлэг хийдэг. Бус үнэлгээ. Сурагчийн санал асуулга гэдэг нь болохоор богино хугацааны сайжруулалт. Жишээ нь сонсох дасгал ойлгомжгүй гэвэл багш үнэлгээ хийсний үндсээр сонсох дасгалыг хөнгөвчилж болно. Төгсөгчийн санал гэдэг нь урт хугацааны үр дүнг харна. Жишээ нь сурч байхдаа эзэмшсэн англи хэлний мэдлэг ажил дээр хангалттай байж чадаж байна уу гэх мэт. Ажил олгогчийн санал нь болохоор чадварын түвшин үнэлнэ. Жишээ нь шинэ төгсөгчийг англиар харилцах чадвар хангалттай байна уу гэх мэт. Хяналт гэж юу вэ? Хяналт гэдэг нь төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж сайжруулах үйл явц юм. Хяналт нь 3 үе шаттай. Үүнд болохоор стандарт тогтоох, үр дүн харьцуулах, засвар хийх гэсэн 3 үе шаттай. Мониторинг үнэлгээ. Хяналт нь зорилго биелж байна уу? Мониторинг нь болохоор явцын хяналт. Үнэлгээ нь эцсийн үр дүнд. Үүн дээр жишээ авч үзэх юм бол англи хэлний хичээл тогтоосон улиралд хэр сайжирч байна вэ гэх мэт. Үнэлгээний түвшин буюу CLO, PLO, PEO. CLO гэдэг нь хичээлийн түвшин, PLO нь хөтөлбөрийн түвшин, PEO нь болохоор урт хугацааны зорилго. Жишээ нь CLO дээр болохоор нэг хичээл, PLO дээр болохоор 9-р анги, PEO дээр болохоор ирээдүйд хэрэглэх чадвар. Үнэлгээний үе шат дээр хичээлийн түвшин, улирал бүр, хөтөлбөрийн түвшин, жил бүр, зорилгын түвшин 3-аас 5 жил. Богино ба урт хугацааны үнэлгээ нь богино тест, улиралд, урт нь болохоор төгсөгч, ажил олгогч дээр
англи хэл одоо тест ирээдүйд хэрэглээ мэд авч үзнэ. Энэхүү хичээлээ дүгнэхэд сургалтын хөтөлбөрийн үнэлгээ нь сургалтын чанарыг сайжруулж, суралцагчийн чадварыг хөгжүүлдэг бодит амьдралд нийцүүлдэг. Анхаарал хандуулсанд баярлалаа.